Хүүхэд нас минь ингээд дуусч байна да. Би ихэнх цаг мөчийг хүүхэд насаа эдэлж биш, урлагт анхаарч, бие тоож, бусдаас ялгарч, өөрийгөө эвгүй байдалд оруулсаар иржээ. Хүүхэд насыг сүүлчийн жилдээ нандинаж авсандаа би харамсахгүйгээр дуусгахад бэлэн байна. Хожуу ухаарч, оройтод сурч, мөнхийн хайрыг хайхаар би замдаа гарна. Нэрээ миний хувьд хайр гэж юу вэ гэж юу? Хайр бол итгэл, уучлал, үнэн сэтгэл гэсэн гурван зүйлээс тогтдог юм шиг санагддаг. Ханхүү болсныхоо хувьд би үнцэнтэй үнэн гүнжийг олох болно. Ханхүү болсныхоо хувьд би ирээдүгийг гэрэлтүүлэхийн тулд хичээнэ. Ханхүү болсныхоо хувьд би урлагийн бүхий л төрлийг сурсан. Би анханасаа ийм бусдаас дугтдаг байсан гэж үү? Үгүй ээ. Би олон зүйлийг уучлдаггүй. Би анханасаа өөрийгөө магтдаг байсан гэж үү? Үгүй ээ. Хинч намайг дэмждэггүй байсан болохоор надад би л байсан. Өөрт итгэлтэй байна гэж үү? Магадгүй. Гэхдээ эргэлддэг. Сэтгэл санаа хэр байна гэж үү? Бүх зүйл 50 мэд санагдчихэв. Урлаг гэдэг зүйлийг багшаар заалгавал хурдан дэвшихээр байгаа ч өөрөө сурч сайжрвал өөрөөрөө бахархах сайхан. Нөхөрлөл гэдэг ямар үнцэнтэй гэдгийг ойлгосон. Айцтай байвал юу ч чадахгүй. Урлаг гэдэг зүйлийг бодож биш, зүрх сэтгэлээрээ уянгалуулах ёстой. Хүн хичээвэл юу ч чадна. Өнгөрсөн гардаа үлдээвэл өнөөг өөрчилж болдог юм. Урлагийн ханхүү минь. Чи үргэлж бусдаас онцгой мэд байх албагүй. Хаяач гэсэн хүн шиг уйлж инех хэрэгтэй. Үргэлж хамгийн шилтгэн байх хэрэггүй. Нэг л алдаа гаргавал чи хамгийн муу нэртэй болно. Урлагийг хинээрч заалгахгүй сурна гэдэг гайхалтайч чи өөрийгөө алдвал бусдыг дийлэхгүй. Чиний түүх үрд мөнх дурсагдан үлдэх болно. Чиний ирээдүй хайраар дүүрэн урлагийн гавьяатаар амжилт бүтээлээр дүүрэн байх болно. Энэ бол чиний хувь тавилаа. Би яг хийм бэ? Би яг чадах болов? Тэд надад итгэдэг. Би итгэлийг нь алдвал яах вэ? Би ирээдүйд хийн юм бэ? Би чадахгүй бол яах юм бэ? Би чамаар бахархаж байна. Урлагийн ханхүү. Би энэ амьдралдаа маш олон удаа өрсөлдөжээ. Өөрөөрөө бахархаж, өөртөө бардамнаж, өөртөө урам өгч, өөртөө гутарч, мөн өөрийнхөө найз нь байсаар иржээ. Яг үнэндээ энэ бүхэн бодит биш. Миний өөрийнхөө өрсөлдөлтийг ухаарах нэгэн цаг мөчүүд байсан юм. Гэхдээ юу жинхэнэ бэ гэж үү? Миний авьяас болон сэтгэл зүрх минь. Би яагаад ганцаар энэ зүйлийг хийсэн бэ гэж үү? Учир нь ганцаараа байлаа гэд чадахгүй гэсэн үг биш гэдгийг л хэлмээр байна.